За манай томуу төстэй өвчтөй холбоотой зөвлөгөөг 1801-19 утасны 2 дугаарын шугамд 2020 оны 10 сарын 1-ээс эхлээд хүүхдийн 10 эмч болон түүнийг ахалж байгаа миний бие зөвлөгөөг өгч эхэлсэн байгаа. За дээрх хугацаанд бол дархлаажуулалтын аянтай холбоотой том төс өвчтний дархлаажуулалтын асуултууд нэлээд их орж ирсэн. За эхний 7 хоногт бол дуудлага маань 300 га дуудлага авсан. За одоо сүүлийн 7 хоногт дуудлага маань нэмэгдэж байна. За нэмэгдэхдээ бол яг томоогийн өвчлөлттэй холбоотой, томоотой холбоотой асуудлууд бол орж ирж байна. За бид бол ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр томоо төс өвчтний талаарх хүүхдэд зориулсан зөвлөгөөг өгнө. За үүнд нь юу арах вэ гэхээр ямар шинж тэмдэг илрүүл энэ аюултай юм бэ? Хизээ яралтай эмнэлэгт хандах вэ? За томоо төс өвчтний үед ямар урьдчилан сэргийлэх аргууд байж болох вэ? Хооллолт асаргаа нь ямар онцлог байх вэ гэдгийг бол эцэг ихэд зөвлөнө. За зарим үед бол эмийн зохистой хэрэглээний талаар бол тухайн эмчин зөвлөөд үзээ зөвлөгөө өгсөн байгаа. Тэр эмийг хэрхэн яаж хэрэглэх талаар бас эргэлзээтэй юм байвал биднээс асууж болно. За тэгээд томоогийн дархлаажуулалттай холбоотой урвал хүндрэл хаана хийгдэж байгаа. За өрхийн эмнэлгүүдийн утасны дугаарууд, дүүргийн эмнэлгүүдийн цагийн хуваарийг бол биднээс асууж болно. Томоо төс өвчин гэхээр энэ бол улирлын чанартай гардаг вирусын халдвар байхгүй. Тэгэхээр ер нь бол ханиач ухнааны дийлэнх нь бол дандаа вирусын халдвар байдаг. За вирусын халдвар бол маш олон янзын вирусээр үүсгдэг. За тухайн жилдээ аль вирусанд давамгаалж илүү хорвоо чанартай хүн амд аяг хамарч байна уу гэдгээс хамаарат дархлаажуулалтыг хийдэг байгаа. За энэ удаагийн дархлаажуулалт маань болохоор томоогийн A хүрээний 2 вирус, B хүрээний 1 вирусын эсрэг хийгдэж байгаа. За энэ вирус нь бол илүү манай газар нутагт, манай улсад бол илүү тархалттай байх магадaltaй тул энэ вирусын эсрэг вакциныг хийж байгаа юм. Риновирус, энтеровирус, аденовирус гэсэн вирусууд зохилж байгаа. Энэ нь бол яг өөрөө томоо төс өвчний вирусууд нь байгаа. За эдгээр вирусуудын шинж тэмдэг нь маш ойролцоо. Бие сулрна, хамраас нус гарна, ханаа, хоолоо хорсно, өвдөн, бүх бие булчингаар өвдөн гэсэн шинжүүд илэрдэг байгаа. Ерөнхийдөө бол их адилхан. Томоо нь яадаг вэ гэхээр том нь илүү их хурдцтайгаар амьсгалын гол эрхтэн болох уушгийг гэмтээдэг болохоор тэгээ ялангуяа энэ зорилттой бүлгүүдэд гэдэг хүүхд ахмад хүмүүст, архаг өвчтөй хүмүүст илүү хүн дээр төсөв болохоор бид нэр вирусээс айгаад урьдчилан сэргийлээд дархлаажуулаад байгаа юм. Ямар нэгэн вирусын витаминаар бөмбөгдөд бол дархлаа сайжирч байгаа гэсэн үг бол биш. Хамгийн түрүүнд зөв хоолно. Хүйтэн сэрүүнд бол халуун хоол шүлтэй болоо идэх хэрэгтэй. Тэгээд тогтмол цагт эрт унтчих хэвээр. Хүйтэн халуун харшуулахгүй. Нэг их даарж байгаа хөлстэй гараад хүүтэнд гараад ингийн бол бид нар дархлаа маань хямарнаа л гэсэн үг. Одоо бол томоогийн дэгдэлт маань яг гарч эхлэегүй. За энэ 10 сарын сүүл 11 сарын эхээр л ер нь жил болгон дунджийн нарахад гараад эхэлдэг байгаа. Тэгэхээр гарч эхлэегүй байна гэдэг маань бол томоогийн дэгдэлт ингээд бидний судалсан авсан сортын шинжилгээнд нийт хүн амын 4-өөс эмнэлэгт хандж байгаа хүн амын 4-өөс бага хувийг эзэлж байна л гэсэн үг. За энэ хувь маань нэмэгдээд 15% хүрэх юм бол сургууль цэцэрлэгийг хаах хүртэл арга хэмжээ авдаг.